Тэрбээр түүнийг хамгаалахын тулд ийм их зүйл хийж байгаа нь үнэхээр инээдтэй бас хачирхалтай байв. Хангалттай сонссон тул зөвлөлийн дарга эцсийн шийдвэрээ гаргалаа. Тэрээр үүнийг ноцтой асуудал гэж үзээгүй бөгөөд оюутнууд насанд хүрэх явцдаа хоорондоо зөрчилдөх нь хэвийн зүйл гэж үзжээ. Тийм ч учраас тэрээр энэ асуудлыг ямар ч асуудалгүйгээр өнгөрөхөд бэлэн байна. Аделийн хоёр оюутанд хандан энэ удаад ямар нэгэн шийтгэл хүлээхгүй тул гэр лүгээ буцахыг хэлв. Эферене дотроо холимог мэдрэмжтэй байлаа. Тэр сургуулиас хөөгдөхөд бүрэн бэлэн байсан юм. Бас профессор Дикозений зан чанарыг мэддгийн хувьд байдал яг тийм л байдлаар дуусах ёстой байв. Тийм болохоор бүх зүйл яагаад ийм байдлаар төгссөн нь огтхонч утгагүй санагдаж байлаа. Хурас дууссаны дараа Режан нөхцөл байдлыг харж буй Дикозений өвөрмөц үзэл бодол дүн шинжилгээг сайшаав. Гэвч манай залуугийн анхаарал түүнийг дуудаж түүнээс асуулт асуухаар зориг шулуутсан Эферене рүү чиглэв. Хэрв тэр Зуна гэдэг нэрийг сайн мэддэг бөгөөд зовлонгоо дуусгахын тулд амь насаа хорлоход хүргэсэн түүний аавтай холбоотой байснаа санаж байгаа бол гэж тэр дотроо бодно. Юмыг өөртчлэн таамаглах чадвартай Дикозен түүнийг өөртөө холбогдно гэдгийг мэдэж байжээ. Энэ охин түүнээс хариу авахын тулд юу ч хийхэд бэлэн байсан бөгөөд Дикозен түүний асуултад хэрхэн хариулах бол мөн өөрийгөө хамгаалахын тулд хурлын шийдвэрийг өөрчлөх гэж оролдох болов уу гэж гайхаж байв. Бүр дордуулахад энэ нэр аавыг нь муухай харсаж байснаа бүр санахгүй байж магадгүй гэж Эфене айж байсан байна. Энэ нь түүний байдлыг улам хүндрүүлэх байв. Гайхалтай Дикозен түүнд өнгөрсөн үеийн асуудлаар толгойгоо гашилгаж өөрийнхөө хөгжих боломжийг бүх хязгаарт гэж хэлжээ. Тэрбээр энэ үгийг хэлээд явж одсон бөгөөд Эференег нэг л дүгнэлтэд хүргэв. Хэрв тэр мэдээгүй байсан бол сая түүнд туслахгүй байх байсан тул тэр аавыг нь гарцаагүй мэдэх ёстой гэдгийг тэр ойлгожээ. Профессор хувьдаа ямар нэгэн хариуцлага мэдэрсэн учраас түүнийг хүнд байдлаас гаргахад тусалсан юм болов уу гэж тэр гайхав. Эферене түүний тусламжийг өргөдсөн хэрэг гэж буруу ойлгожээ. Энэ нь түүний зүрх сэтгэлийг баяр баясгалангаар дүүргэв. Японоч тэр зөвөн профессор өөрийнхөө хийсэн зүйлийг мартсангүй. Тийм л юм бол тэр энэ нөхцөл байдалд сэтгэл хангасан байна. Эференегийн хэргийн төгсгөл нь Гекозений үхлээс урьдчилсан сэргийлэх оноонд 2 оноо нэмэгдэхэд хүргэв. Дараагийн хэсэгт Сильва ээж гэр бүлийн тэргүүн Эспер Мак Гожонд нөхцөл байдлыг тайлбарлаж байгаад бид харж байна. Авиаслаг оюутан Эферене Жуна магаар цэцэглэн хөгжих боломжоо аль хэдийн алдсан гэж түүний эцэг батлав. 10 жилийн өмнө чадварын шалгалт болж байх үед хоёр охин анх удаа бие биетэйгээ таарч байжээ. Яг тэр үед монометр тэдний өмнө галзуурч ирээдүйн арх магууд болох хэмжээшгүй их ависыг нь урьдчилан таамаглаж байв. Энэ хоёр охин саяхан сонссон олон үгээ ойлгож ядан хоорондоо хоосон харц шиг тэгцэн зогсжээ. Арх магууд үнэндээ ямар хүчтэй болохыг жишээ болгоход тэд бас эзэн хаанч хүртэл аюул учруулж чадахгүй амьтад юм. Цөөхөн хүнс энэ төвшөнд хүрч чаддаг бөгөөд тэдний нэр түүхэнд үрд мөнхрөн үлддэг. Уламжлалт ясаар бол эрийн үе бүрт мэргэжлээсээ үл хамааран 3 хүн ахмаг болох бөгөөд энэ дүрм хизээж өөрчлөгддөггүй. Сонирхолтой нь одоогоор Дикозегээс гадна энэ үеийн ахмагийн 2 сул оронтой байгааж. Аделийн бол яг үнэндээ ахмаг болох нэр дэвшигч бөгөөд ганцхан суудаг суудлыг үлдээжээ. Тэр үед Иллад болон Зунагийн гэр бүл хоёулаа бие биенийхээ эсрэг зогсож байсан бөгөөд одоо тэд эцсийн суугийн төлөө өрсөлдөх ёстой. Мэдээж хэрэг Сильвийн эцэг ямар ч хамаамар хамаагүй охиноо тэр цолыг авах ёстой гэж хатуу байр суурьтай байна. Тэр бүх хэл Эференегийн аавыг хүч хэрэглэн занлахийч охиноо академид эсвэлхээс татгалзуужээ. Түүний гэр бүл Зунагийн гэр бүлийг бодолгүйгээр дарж авсан цорын ганц шалтгаан нь түүнийг хаан ширээг эзэмшүүлэхийг хүссэнтэй холбоотой гэдгийг Сильвия маш сайн ойлгож байв. Тэд ямар ч үнээр хамаагүй түүнийг ахмаг болгохыг хүссэн юм. Хэдийгээр энэ нь түүний хувийн хүсэж бас урьдчилан таамагласан хувь тавилан мөн боловч. Тийм учраас Эференегийн тэр үеийн үгс түүнийг маш их гомдоосон хэрэг. Тэр үүнийг зүгээр л азгүйтгэх гэж үзжээ. Гихтэн өрсөлдөгчдөө санаа зовхоос илүүтэйгээр залуудаа сууд ухаантан байсан энгийн нэгэн хүн гэж итгэдэг профессор Дикозенд илүү санаа зовж байна. Тийм учраас тэр гинэт зэрэглэлээ ахиулж хар морь болон гарч ирэх хэсгийг хинч хэлж чадахгүй. Гэсэн хэдий ч энэ нь Сильвийн хувьд шин сонирн биш юм. Учир нь тэр өөрийнх нь орхины учрыг тайлсан тэр мөчөөс ихсэн түүний чадварыг мэдэрч байжээ. Зайн бүрээ хий мэдэрч байвд хадгад манхаж чаддаа ман дэлбэрэлт болоход Сильва Эференегийн манаг устгасан нь үнэн боловч тэрээр хоёр довтлогооныхоо хооронд мөргөлдөө үүсгэхийн тулд хувийн өрх бас тайсан байжээ. Ингэснээр энэ явдал илүү их сүрэл авчирч Эференег улам хүнд байдалд оруулах зорилготой байв. Дикозен тэр үед тэдэн рүү хялай харсны шалтгаан нь ойр хойд
ажиглалт хийж буй хүмүүсээс боломжиж байсан ч тэр энэ үрхийг эхнээс нь ойлгосон байсантай холбоотой юм. Жикужийн бүх зүйлийг мэдэж байсан ч 3 дахь арга замыг санал болгож хоёуланг нь аюулгүй байлгасан юм. Энэ бол тэднийг бүтэн амьд үтгэхийн тулд өөрийнх нь ярианы хөгжбөрийн дагуу тоглохыг шаардсан түүний анхааруулаг байв. Тиймээ та бүхнийг асуухаас өмнө on peak бол бодит зүйл. Ямар ч байсан тэрбээр түүний авьяас чадварыг хэтэрхий багаар үнэлсэн байсан бөгөөд одоо энэ нь түүнийг ямархуу ир болохыг эргцүүлэн бодоход хүргэж байна. Хэдхэн өдөр өнгөрөв. Бид Жикужийн гайхалтай байдлыг харах болно. Энэ нэр энд Брюс Уэйний амьдралаар амьдарч байна. Гоё сайхнаар хувцлажээ. Энэ хүний жолоочин дагалтан явна. Эференыг дэмжих шийдвэрээ түүний бодол санаа дэмжиж байв. Тэр чухал мөчөд. Ингэснээр тэр өөрийн өхлийн замлуудын нэгийг үгүй хийж бүр дэлгүүрийн оноохоо нэмэгдүүлжээ. Хувьдаа тэр Эференыг анхны уулзалтаараа ингэж хурдан өөрийгөө таниулна гэж санаагүйч тэр эхнээсээ дайсагнасан шинжтэй байсныг анзаарчээ. Саяын оролцоо нь түүнийг Сильвигийн бас нэгэн дайсан болгосон ч энэ бол түүний хийж чадах хамгийн зөв алхмуудын нэг байв. Энэ асуудлыг орхиод Деказайн олон нийтийн арга хэмжээнд оролцох дуртай нэгэн биш юм. Үүний зэрэгцээ тэр дэлгүүрийн оноо цуглуулах боломжийг зүгээр л алдмааргүй санагдана. Эцэст нь тэр шинэ жилийн цэцэг арга хэмжээнд оролцох хажуугийн даалгавар авч дэлгүүрийн валютаа бас хагас оноо нэмж чаджээ. As of right now, his teeth requires a minimum of 5 Kurenko points to access the shop. T-shop өөрийн эдийн ийм манаа шидэд түүнийгэд түүний пай. Тийм учраас тэр одоохондоо ол дүрийн баатруудтай харилцахад анхаарлаа хандуулж байна. Очих газар хүрч ирэхэд Деказайныг хүндэтгэл дүүрэн ухтан авлаа. Үдэшлэг нь язгууртнууд болон тэдний их зантай инээд хөөрөөр дүүрэн байв. Профессор харилцаж болох хид хідэн нэр хүндтэй дөрүүдийг олж харав. Тэдний дундаас нэгэн хүн хамгийн их анхаарал татаж байлаа. Энэ бол Ким Өөжийн тоглоомд биечлэн загварчилсан дүр болох айхлан байв. Арга хэмжээнд дэрсэн нь ямар ч байсан зөв болжээ гэж Деказайн бодлоо. Гэтэл гинэт нэгэн хөгшин эр түүнийг харж эрхэм профессор Деказайнтай уулзсандаа нэр төрийн хэрэг хэмээн илэрхийлв. Профессорын нэрийг гинэт чангаар дуудсанд олон хүний харц түүн дээр тусав. Үдэшлэг шуугиан таарч профессорын ирснийг тэмдэглэн баярлав. Үдэшлэгийн талаарх түүний өмнөх тайван багтан итгэж үнэмшил одоо нэгэнт талаар болжээ. Энэ зуур Жеколийн хин нэгэн ноён ганшагийн талаар ярьж байгааг олж сонсов. Профессор одоогийн ярианаас холдож тэр дууны мөрөөр яв. Ганшагийн тухай сонссон тул тэр эргэн тойрныхоо хамгийн чухал дөрүүдийн нэгтэй холбоо тогтоохгүй байх эрсдэл гаргаж чадахгүй гэдгээ мэдэж байв. Манац Нана түүний харц шилжиж цугласан олныг анхааралтай ажигласан ч Ганшаа хаанч харагдсангүй. Деказайн энэ боломжийг алдахыг үнэхээр хүсэхгүй байсан ч түүний ард аимшигтай эмэгтэй адад явдалт зогсож байгааг тэр мэдсэнгүй. Түүхэнд энэ үед тэрээр гарч ирсэн хамгийн хүчтэй тав дахь дүр юм. Деказайн түүнийг эцэст нь дээд давхар доош харсан бөгөөд улаан өстэй эмэгтэй доошоо харж зогсоно. Тэр эмэгтэйтэй уулзахаар алхмаа хурцсан боловч хамгийн тохиромжгүй мөчөд замд нь гарч ирсэн айхчимд саатав. Айхчмын талаар жаахан илүү сонирцээ. Тэр бол хааны ордон дах онцгой бичин бөгөөд Деказайны цостой тэнцвүүц монорох зэрэгтэй хүн юм. Агуу профессор түүний нэрийг санаж байгаад гайхширсан айхлизм Деказайныг үдэж байна. Тэр Деказайны судалгааг шалгахыг хүсэж шууд зарим нэг муу ярианы талаар ярьж эхлэв. Айхлизм сүүлийн 3 жилийн хугацаанд түүний судалгаа зогсонгийн байдалд орсныг онцолж олон хүн Деказайны жинхэнэ чадвар авьяасыг эргэлзэж байгааг хэлв. Энэ бардам залуу түүн рүү шууд нүүр тулан ярьж байна. Айхлизм бол их сургуульд Деказайны үе тэнгийнхэн байсан юм. Тэд нэгэн цагт дотно харилцаатай байсан ч Деказайн ерөнхий профессорын албан тушаалыг авсны дараа айхлизмын атаархаас улам газар авч дайсагнасан болжээ. Хэрэг жинхэнэ дүр байсан бол айхлизмын өдөн хатгсан үгэнд уучлах байсан ч манай залуу тун тайван байж сэтгэл хөдлөлөөрөө хариу өгөхөөс татгалзав. Дээрээс нь эдгээр цуу яриа нь үннийг хийж байгаа болохоор тэр үнд огт санаа зовхгүй байна. Зоригтой хүн болох Ганшаа байхгүй болсныг анзаараад Деказайны анхаарал гинэт цачирдав. Өрөвдөлтэй залуу энэ өдрийн ганц зорилгоо биелүүлэх гэсэн ч зогсолтгүй чачих энэ амны зоргоор нэгний батгаар бүх зүйл нөрчээ. Түүний хажуугаар зөрөгтөө Деказайн уурсаж хараагаад түүнийг ялзарсан бяцлагны үүдс гэж хүртэл дуудав. Би энэ доромжлолд маш их дуртай тул одооноос түүний хож болгон ашиглах болно. Ялзарсан бяцлаг энэ үгэнд гайхаж хоцров. Тайван профессор дахин нэг ч үг хэлэлгүйгээр түүнтэй танилцахаас өмнө
нь нийгэмлэгээс яваад өгөхгүй гих айдастайгаа ганшиг хайхаар яарвчтан яв. Бидний ярьж байх зур түүний төзөвсгөө нуран унажээ. Тэр арга хэмжээнээс гинэт алга болсон нь хүмүүсийг гайхшруулж хаашаа явсныг нь таахад хүргэв. Декасен тэр ястарсан бэлчгийг яг тэр газар нь нам зохихыг хүссэн ч эргэн тойрныхоо хүмүүсийг бодоод өөрийгөө барьжээ. Гайхалтай нь ганшаа түүний нэрийг дуудлаа. Тэр яг хажууд нь зогсож байв. Тэр өөрийг нь хайж ирсэн эсгэд нь сонирхож байв. Декасен цугцарчдын тэнгүүдийн савраас зугтаж түүнийг санаанд оронгүй байдлаар олж авсан нь үнэн юм. Гэсэн хэдий ч түүний гаргасан хариу үйлдэл нь тэд өмнө нь ууцж байсан эсэх талаар эрх зөрчид хүргэв. Улаан өстэй адал явдалт зүгээр төөрчгсөн гэж түүнийг хэлэхэд инээмсэглэв. Ганиша түүний жижигхэн худал хийснийг игчилж өөрийг нь хайж байсныг мэдэж байлаа. Тэрээр өмнөх даасгаврыг нь нураасандаа уучлалт гуйж энэ асуудлыг мартахыг хүсв. Тэд өмнө нь захиалгаар холбоотой байсан нь одоо батлагдлаа. Адал явдалт нэгэн авьяаслаг хүүхдийг түүний удирдлага дор эсвэж чадагүйдээ дахин нэг удаа уучлалт гуйв. Тэр хүүхдийг түүнд өгөхөөс тахалзаж ховын сэтгэл хөдлөлөөсөө болж даасгаврыг нураасан байжээ. Мэдээч хэрэг манай залуу энэ ярианы утга учир сонирхол татаж Декасены шийдвэрийн цаад учрыг ойлгож авсан байна. Тэрээр өөрийнхөө оронд судалгаа хийлгэж нэр хүндээ хавхаж үтгийн тулд авьяаслаг хүүхдийг ашиглах гэж байжээ. Сонирхолтой нь ганшаа нэгэн асуулт асуув. Тэрээр түүнийг яг хэр удаан энэ дүртэй байж ингэж жүжиглэх вэ гэж имзэглэн асуув. Түүний боломжтой сонгосон үгс түүнийг гүн бодож давтууллаа. Декасены биеийг эзлэхээсээ өмнө тэрээр харгас хэрцгий зан гаргаж олон дайсан ож хүмүүсийн итгэлийг алдаж байсан нь үнэн юм. Тэрч байтугай хувийн алдар нэрээ бодож бусдыг гэмтэхээс ч боцдоггүй байв. Гэвч одоогийн Декасен өөр амьдралаар амьдрахаа шийдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Гайхширсан ганшаа ихэд гайхав. Тэр өгнийхэн төлөө түүнийг уурлаж өөрөө дайрна гэж тэр бүрэн хүлээж байсан юм. Мэдээч хэрэг даалгаврын үеэр өөрийн дураар авирлаж байсан болохоор Декасены биеийг эзэмдэж буй Ким Үжин энэ зоригтой профессор тэр үеийн хамгийн хүчтэй хүмүүсийн нэг рүү дайрахыг оролцсонд дага зэрэг гайхаж байлаа. Энэ нь тэр хорон санаатны бодолгүй авирыг харуулж байна. Анхны Декасен болон Ганиша хоёрын өнгөрсөн харилцааны талаар тэр сайн мэдэхгүй ч энэ эмэгтэй түүнийг ямар ч хүчин чармайлтгүйгээр амархан устгаж чадна гэдгийг тэр сайн мэдэж байв. Түүний хамгийн гол шин чанарууд бол ялагдашгүй бие бялдрын хүч болон тулааны урлагийн мастер юм. Ийм үзүүлэлттэй хүний галзуурчсан мэт аашин гэдэгт эргэлзэх зүйгүй. Тэр бол бие бялдрын хүчнийхээ оргилд хүрсэн цөөхөн адал явдалтнуудын нэг юм. Одоо Ким Үжин Декасены биеийг эзэмдэж байгаа тул өөрийнхөө өмнөөс хүн амины хүсний хүн хүсэлсэн тохиолдол байгаагүй юм. Хэрв тийм байсан бол Ганиша аль хэдийн өгсөн байх байв. Тэр ийхүү бодол хэрж байх зур Ганиша энэ залуу өнөөдөр толгоогоо цогчихсан юм уу? Эсвэл мууцсан юм идчихсэн болов уу гэж гайхаж байлаа. Баранг зайнаг тэрийн устгал санаа тамаас тэс түүний хачин сонин зан авирыг огт ойлгож чадахгүй байв. Декасен өдрийн зорилгоо аль хэдийн биелүүлсэн тул яриаг хурдан дуусгахаар яарвчлав. Ганиша нэлээд гайхаж түүний араас хүн илгээхгүй гэдгийг үнэн эсгэд эргэлзэж байв. Сүүлийн удаа түүн рүү харвал тайван профессор энэ бол өөрөөс нь доогуур зүйл хэмээн хэлв. Энэ охин үг дуугарч чадахгүй болтлоо цавчирдаж хоцров. Их танхим руу буцаж орохдоо Декасен гэлдийг ашиглан Океаны хүчийг ашиглан адал явдалт эмэгтэйд дарамт шахад үзүүлж чадна гэдгээ дотроо бодож байв. Гэсэн хэдий ч ингэх нь түүний өхлийн хувьсгчдыг нэмэгдүүлэх болно. Хамгийн аимшигтай нь тэр саяхан өхлийн хувьсгчаас зайлсхийсэн тухай систем түүнд мэдэгдэв. Залуу энэ шүн алагдана гэж огт хүлээгээгүй байжээ. Энэ нь өмнөх Ганшатай хийсэн яриа маш өөрөөр төгсөж болох байсныг батж байна. Энгийн нэгэн олон нийтийн арга хэмжээ хүртэл түүний толгой дээгүүр өхлийн төг дааллаж байна. Өрөвдөлтэй залуу үеж явдал жүжигтэй холбоотой нэгэн адал явдалт руу шилжив. Авьяаслаг баатар эмэгтэй бөхөмцөн байдалтай сууж байх бөгөөд илт сандарсан муухай ааштай харагдана. Түүний энэ царайг юу юм болгосныг хүн бүр ойлгож байв. Тиймээс Жужи сүй тавьсан залуутайгаа сүүлийн үед ямар нэгэн ахиц дэвшил гаргасан эсхийг зоригтойгоор асуув. Үүнийг сонсоод Жужи сандран хөдлөв. Бэжи цоо яриа тарсан тул профессор Декасенийг хэлж байна гэдгээ тодорхой болгов. Тэдний уулзалтын үеэр гайхсан түүний ядаргаатай хариу үйлдэл санаанд орж Жужи бөхөмлөө нуусангүй тэдний харилцаа тун муу байхаг илэрхийлв. Гагцхүү энэ удаад тэр үүнийг чангаар хийсэн юм. Хачирхалтай нь энэ үйл явдлын гол эзэн явхаар гарч ирэв. Тэр эмэгтэйг харсан ч аль хэдийн явхаар зэхэж байв. Цугцралтад дуртайгаараа алдартай хэрнээ сүй тавьсан бүсгүй рүүгээ нэг ч удаа хараагүй хүмүүсийг Жужитэй
тааруухан харилцаатай юм болов уу гэж гайхахад хүргэв. Энэ нь түүний тухай цоо яриаг усам нэмэгдүүлжээ. Жикалайн цугсралтаас ирж явсан нь олон асуултыг төрөөж бүгд нэгж таамаглалт хүргэв. Жули бид хоёр муудалцснаас болсон гэж тэр бодож байна. Гэхдээ тогсоом хөгжүүлэгч Ким Ву Жун хүртэл ийм зүйл болно гэж таамаглаагүй нь лавтай. Түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцсноос хойш бүтэн 7 хоног өнгөрчээ. Тэрээр өөрийн булчингаа харж сунаалтаа сайжруулахын тулд шамдан ажиллаж байна. Тэрээр ердийн цээжлэх болон телекинетикийн бэлтгэхээс гадна төсвөр хатуужлаа нэмэгдүүлэхийн тулд насгал хөдөлгөөн хийж эхэлжээ. Учир нь тэр ямар нэгэн галзуу туршилт хийгээд бараг үхэх шахсантай холбоотой. Хэдхэн хоногийн өмнө энэ залуу өрөвдмөр байдалтай шалан дээр цэрсээр хөвтөж байв. Түүний хийсэн зүйлээс болж ямар ч энгийн бичин үхэх байсан юм. Түүний амьд үлдсэний цорын ганц шалтгаан бол төмөр хүн шинж чанар нь юм. Тэр ах маань Тони Старк шиг гэж байна. Ганцаатаа уулзсныхаа дараа илүү их хүч чадал олж авахын тулд тэрээр телекинетикийн хүчтэйгээ хамт гал удирдах чадварыг сулгахыг оролджээ. Энэ нь түүнд төмөр удирдах чадвараа бүхэлдэн сайжруулахад туслах ёстой байв. Тэрээр нэмэлт шидэт ур чадвар сурах цагийг багасгахын тулд телекинетикийн чадварынхаа үндсэн шившгийг сайжруулахыг хүссэн юм. Гэсэн хэдий ч энэ арга нь түүний хувьд ч маш бочимгүй байсан бөгөөд биед нь хэрхэн ачаалал ирж байгааг мэдснийхээ дараас бэлтгэл хийх шаардлагатайг ойлгожээ. Тэр ийм байдлаар дасгалын дэглэм зохиосон байна. Дасгалаа дуусгахад энэ залуу царайлаг төрхөөрөө Дэвид Лайд шиг л харагдаж байна. Өглөөний дасгалаа дуусгаад хичээлдээ яв цаг болжээ. Үйл явдал өргөжж профессор Якузений өрөөнд алсан шидэт цамхаагаас ирсэн зурвасыг өгч байгаагаар гарна. Илгээгч нь өндөр зэрэглэлийн хүн болох нь тогтогдчихэ. Дикужийн зурвасыг задарч уншаад 6 сарын дараа түүний судалгаатай холбоотой шалгалтын сонсгол болохыг мэдэж авдаг. Тэд зүгээр түүнийг тэр үед болох сонсголт зориулж зарим баримт бичгийг бэлтгэхийг хүсэж байгаа юм. Энэ нь Дикужений судалгаа хойшлогдсон гэдэг шалтгаанаар эргэлзээ төрүүлж хил амны бай болох эрсдэлтэй тул мэдээж төвөгтэй хэрэг байв. Дикужений дүрийн тухайд тоглоомын ертөнцид тэр үргэж тэргүүлэх профессор байсаар ирсэн юм. Профессорын цолоог хадгалж үлдэх нь түүний хувьд маш чухал бөгөөд хэрв энэ цолоо алдвал гэртээ харих мөрөөдөл нь бүрмөсөн үгүй болох юм. Яг одоо тэрээр лаборатори руугаа орж цаг өргөхөд хэрэгтэй ямар нэгэн зүйлс олж хайхаар шийджээ. Дикужийн өрөөндөө орвол бүх зүйл хог болоод хувирчихсан байв. Яг л ямар нэгэн хатлага болсон юм шиг харагдана. Энэ газрыг огт анхаараагүй байсан бөгөөд хэрв Дикужийн лабораторидо байнга ирдэг байсан бол ийм аимшигтай байдалд байх ямар ч боломжгүй юм. Сонирхолтой нь нэг бохир заваа хэсэг нь бусдаасаа их дөр харагдаж байна. Энэ нь түүнийг ямар нэгэн зүйл нуух гэж оролцсон эсэх талаар асуулт төрүүлж байна. Үүнийг сайн мэдэхгүй ч Дикужийн байдлыг ажиглаж юу болж байгааг шалгах сайхан арга гэж боджээ. Телекинетик шидтэй болохоор тэр хог ухаж өөрийн гараа буртгах шаардлагагүй байв. Үлдэгдэл дундаас тэр нэг ном шуурч аваад нээж үзв. Дикужийн амьдралынхаа турш бүтээсэн ажлаа хулгайд алдахгүй тулд шифрлсэн бололтой. Гэсэн хэдий ч манай залуу энэ асуудлыг тойрч гаххийн тулд ойлгох чадвараа амархан ашиглаж чадна. Үүний ачаар тэрээр алтан шаргал гэрлийг асааж чадсан бөгөөд энэ нь түүний гайхалтай судалгааны чухлыг илтгэн. Өөрийн шинж чанар, баян чинээтэд байдал болон хурц харааны ачаар энэ ном гарцаагүй үн цэнтэй болохыг тэр харж чаджээ. Гэсэн хэдий ч энэ судалгаа дутуу мэд харагдах бөгөөд хоорондоо олон хуудасд нурагдаж дуусаагүй орхигджээ. Гэвч бүх дутагдлыг нь үл харгалзан өнгө судалгаанд хот гэрэлтэж судалгааны ач холбогдлыг дахин харуулж байв. Гайхалтай нь Дикужийн эфирийн зона болон түүний аавын зурагтай зүйлд олж хардаг. Энэ нь тэдний хоорондох харилцааг ойлгоход түүнд тусалдаг. Түүний аав түүний дор судлаачаар ажиллаж байжээ. Өөрийн нэр хүндийн төлөө аавыг нь тамтаж байсан профессор Дикужинийг Лунагийн гэр бүл яагаад үзэн яддгийн учир энэ юм. Эфирийн харгас хэрцгий амьдралыг туусна нь Дикужинээс болсон юм. Гэхдээ одоо бүх зүйл өөр байх болно. Тэрээр ойлгох чадварынхаа тусламжтайгаар судалгааг дуусгахаар шийджээ. Судалгаа дуусмагц тэрээр хэсэг болгон хувь нэмэр оруулсан хүний хувьд аавынх нь нэрийг хамхиа зохиогчоор нэмэх болно. Энэ бол таны төсөөлөөгүй байдлаар дүрийн хөгжил гарч байгаа хэрэг юм. Үйл явдал сургуулийн кафенуудын нэг рүү шилжинэ. Энд энгийн иргэд өөрсдөө бүлэг болж нэгтгэхээ шийдсэн бөгөөд хүнд үед бие биенээ дэмжихээр болжээ. Хэрв тэд ингэхгүй бол язгууртнууд тэднийг дор хаяж шороотой хутгах болно. Эфирийн санал бодлыг асууж тэр охин түүнийг хүнд байдалд оруулав. Эфирийн энэ нөхцөл байдалд ямар мэдрэмж төрөх ёстойгоо мэдэхгүй байв. Юутай ч тэр өөрөө язгууртан гаралтайч одоо дороодсон нэг юм. Гэсэн хэдий ч тэр өмнөх амьдралаа мартахад таатай байна. Яагаад гэвэл яг одоо түүний нэр дээр байрч байхгүй шүү дээ. Улбар шар өстэй охин Эфиринийг өөрсдийн нэг хэсэг гэдгийг бахархалтайгаар хүлээн зөвшөөрчээ. Бусд нь түүнийг энгийн иргэдийн төлөөлөгчөөр тодруулав.
босов. Богинохон өстэй охидын нэг нь клубыг албан ёсоор батлуулахын тулд профессороос зөвшөөрөл авахыг санал болгож байна. Энэ нь одоогийн байдлаар тэдний замд тулгарч буй хамгийн том саад бололтой. Эхэндээ тэд профессор Рейленг дурдсан боловч язгууртнуудыг үргэж хамгаалдаг занг нь мэддэг тул тэр тооноос хасагдав. Бас энгийн иргэдийг язгуурсан гадуурхдаг профессор Кармэж байна. Тэдний нэг нь профессор Дикулийн мөн сайн сонгуульт биш гэдгийг нэмж хэлв. Энэ бүхэн болж байх хооронд Эферийн сайхан гүзээсгэнтэй амттан хараад шүүсээ гоожуулаад завгүй байлаа. Улбар шар өстэй охин профессор Дикулинээс тусламж гуйх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Тэд бүгд Эферинийг тэдний өмнөөс хүсэлт гайхна гэж найдаж байгаа бөгөөд түүний цачирсан царайг харахад энэ нь түүний хүссэн зүйл биш нь ит байна. Нэг залуу Дикулин хэнийг ч язгуурсан гадуурхдаггүй тул тэдний хамгийн сайн боломж гэдэгт итгэн санал нэгдэв. Эферийн түүний ачаар шийтгэхээс мултарсан гэдг нь Дикулин түүнд арай илүү талтай ханддаг гэсэн дүгнэлтэд хүрэхтэд хангалттай юм. Эсвэл ядаж л эдгээр залуус тэгж бодож байна. Тийм зүйл огт байхгүй гэдгийг охин тодруулан хэлв. Яриа ийм тийшээ эргэсэнд тэр чин сэтгэлээсээ бухимдаж байв. Эферийн ямар ч байсан Дикулинтэй ямар нэгэн холбоотой байхыг хүсэхгүй байна. Хүсэлтээс тагхалзаад тэр зүгтаад явчихсан боловч улбар шар өстэй охин түүнийг дахин нэг бодож үзнэ гэж найдаад араас нь хөөв. Тэдний юу бодож байгаа нь бүтэхгүй гэдгийг Эферийн тодорхой хэлжээ. Жулихийн нэгнийг хараад гинэт хүсчихв. Эферийн түүнийг яагаад ийм байдалд хүрснийг гайхаж байлаа. Тэрээр Дикулины харцтай тулгархын тулд эргэж хараад энэ бол чөтгөр өөрөө гэдгийг ойлгодог. Тэр хамгийн таагүй цаг үед түнтэй таарна гэж огт бодоогүй байв. Жули хамаг асуудлыг түүний нуруунд дээр үлдээгээд зүгтаад явчихжээ. Профессор аль хэдийн явж байхад Эферийн юу хийхээ мэдэхгүй тэнд зогсоно. Эргэлдэж байхад тэр үйлдэл хийж түүний анхаарлыг татан өөрийнх нь зөвшөөрөх шаардлагатай клуб байгуулах хүсэлт гаргажээ. Эцэст нь энэ цондроо эзсэн ч гэсэн түүнээс асуух зориг гаргасан байна. Тэрээр түүнийг энгийн иргэдийн хүсэлтийг ихэвчлэн зөвшөөрдгөө гэж үзсэн тул өөрөө ч бас санаа зовж байв. Жулигийн арга барил утгахгүй байсан ч түүний санаа зөв байжээ. Тэд зүгээр л аз туршиж үзээд юу болохыг харах хэрэгтэй гэж Эферийн үзв. Гайхалтай нь Дикулин захидлыг аваад үнэхээр гарын үсэг зурчээ. Тэрч байтугай дэглэрэнгүй тэмдэглэл өөрийнх нь офис руу явуулахыг хүссэн байна. Цаасаа буцааж аваад Эферийн хэлэгч үггүй болтлоо гайхажээ. Түүнийг клубыг байгуулахыг зөвшөөрсөн гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Тэр хүний зан арын шиг үнэхээр ойлгож чадахгүй нэ. Жули баярлсандаа гүйж ирээд Эферинийг гарын үсэг авч чадсанд талархаж байв. Энэ зуур санаан зовсон охин тэр яагаад энэ бүхнийг хийгээд байгааг гайхаж байлаа. Тэр ямар ч шалтгаангүйгээр зөвхөн түүн рүү сайхан хандаад байх юм. Хичээл рүү хурдан шилжвэл Дикулин оюутнуудад шидэд ур чадварын суурь болох элементүүдийн тухай зааж байна гэсэн хэдий ч олон нийт бичид ангиллын болон цэвэр элементүүдийн хоорондох ялгааг хараахан мэддэггүй. Түүнийг хичээл зааж байх зуур профессорын үйлдэх нь гимшил эсвэл өрөвдсөн сэтгэлээс үүдхтэй эсхийг мэдэхгүйгээр Эферины бодол өөр тийшээ сарниж байв. Түүний аавыг үхэлд хүргэсэн энэ нэр ямар ч сайн зүйл хийсэн бэ? Бүх зүйл нь худал хуурмаг санагдана. Хэрв тэр үнэхээр хариуцлага хүлээх ёстой гэж бодож байвал жүжиглэхээ болоод үннийг дэлхийн нийтэд зарлах хэрэгтэй гэж тэр бодож байна. Үйл явдал улам эрчимжиж, эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж, сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.